байцгаана хүмүүстээ өнөөдрийн нэвтрүүлгээрээ та бүхэндээ хэрэгцээтэй мэдээллийг өгөхөөр бэлдсэн байгаа. За үүний нэг нь юу вэ гэхээр бид бүхэн үер усны аюул хосол тохиолдоход юу хийх ёстой байдаг. За дээрэс нь үер усны аюул гэж яг юу хэлдэг вэ гэдгийг олж мэдгээр болсон юм. За ингээд гамшигаас хамгаалах улсын энэлтийн байцаагч, тэслэгч бэлгүүнийг урьж авчирсан байгаа. Энэ өдрийн мэд. За хамгийн эхлээд үер усны гамшиг манай Монгол оронд ер нь хэр их хэмжээгээр нүүрэлдэг тухай мэдмээр байна. За одоо уран дулаан цаг ирж байна. За 100 болж байна. Мэдээж тодорхой хэмжээний маш их борооны улмаас одоо үер хүсдэг байгаа. За тэгвэл үерийн аюулын үед ер нь томчууд л сэргийлэх ёстой эсвэл хүүхдүүд ч гэсэн энэ талаар тодорхой хэмжээнд мэддэг байх хэрэгтэй юу? Одоо бүгдээрээ бүх насны хүмүүс мэдэх шаардлагатай. За томчууд бол ер нь ойлголттой байдаг. Бид нар одоо гол усны ослоос үерээр цуцсан сэргийлэхийн тулд одоо томчууд одоо эцэг эхчүүд, багш нар зэрэг хүүхдүүдтэй тодорхой хэмжээнээс ойлголт, мэдлэг мэдээл одоо олох шаардлагатай. За баярлалаа. За тэгвэл өнөөдөр үзэгч хүүхдүүд маань өнөөдрийнхөө нэвтрүүлэгтээ хамт байснаар үер усны гамшиг гэж юу болох, яг энэ үер усны гамшигын үед юуг анхаарах ёстой вэ гэдгийг мэдчих авах болно. Өнөөдөр бас нэвтрүүлэгт маань оролцохоор Шинэ Монгол сургуулийн 2 дугаар ангийн сурагчид ирсэн байгаа. За ингээд та бүхэн маань нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Сайн байцгаана хүмүүстээ, намайг Эрдэмаа гэдэг. Би Шинэ Монгол сургуулийн 2 дугаар ангийн сурагч. Би зураг зурагтай. Сайн байцгаана хүмүүстээ, намайг Мишель гэдэг. Би Шинэ Монгол сургуулийн 2 дугаар анги. Намайг Илмүү гэдэг. Шинэ Монгол сургуулийн 2 дугаар ангид суудаг. Сайн уу? Намайг би Эрхэс гэдэг. Би 2-ын 3 дугаар ангийн сурагч. Сайн байцгаана хүмүүстээ. Би Шинэ Монгол сургуулийн 2-ын 3 дугаар ангийн сурагч. Зэн эндөөчлээ. За сайн байцгаана хүмүүстээ. Сайн байна уу? За сайн баярлалаа. За өнөөдөр багш та нартаа үер усны аюулаас сэргийлэх тухай сэдвээр хичээл орноо. За хүүхдүүдээ дэлгэцэн дээр одоо ямар уйлрал, тэгээд байгалийн ямар үзэгдэл харагдаж байна? Үе. Зөө. Өөр юу харагдаж байна? Бороо. За ус, үер, бороо зөв байна. За тэгвэл одоо бороо маш их хэмжээгээр орсноор нийгэм, эдийн засаг, байгаль орчин одоо аюулт учирсныг үер гэдэг байх нэ. Тийм. Бороо их хэмжээгээр орсноор үер үүсдэг байх нь те зурган дээр
За тэгвэл одоо урин дулаан цаг ирж гин одоо зам болгож гин бид нар аав ээжтэйгээ найз нөхдөг агаар сэлхэм гарах дуртай юм. Голын усан сэлэх дуртай юм. Багш нь ч гэсэн дуртай. Тэгээд голын усанд бас сэлхээс өмнө бас дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Эхлээд одоо голын ус их гүнзгий их устай байна уу? Тийм их устай гүнзгий усанд орж болохгүй байхад живх аюултай. Тийм живж магадгүй зүг байна. Дараачихан одоо хийлтэй гуц зөөлөн тоглоом их тоглолт нь штэ. Тэгээд тэр хийлтэй гуц зөөлөн тоглоомоо гол руу авч орсноор одоо хаагараад бид нар өөрсдөө бас гимтэх аюултай болохоор ийм хөөсөн тоглоом, хийлдэг тоглоом гудас одоо гол ус руу авч орж болохгүй байх нэ. За хэрвээ одоо голын ус руу орох гэж байгаа бол аврах хантаас гэж мэдгүй хүүхдүүд ээ. Тий. За аав ээждээ одоо өөртөө аврах хантаа зүмсүүлээд одоо аюулгүй ус руу орж болох нэ. Дараачих нь одоо аав ээжийнхаа хараа хяналтанд дор буюу аав ээж ах эгч нартайгаа голын ус руу орох нэ. За түрүүн багш нь хэлсэн шүү дээ. Бороо их орсноор үер болно гэд. Тэгэд үерээс бид нар одоо хамгаалж чадах уу? Чадах уу? За яаж хамгаалах вэ? Юу гэж бодож юм хүмүүс те? Одоо маш их бороо орчлоо шүү дээ. Тэгэхээр тэр их бороо үерээс хэрхэн хамгаалах юм бол за багш нь хэлж өгье заяа. За өглөө болгон хідүүлээ одоо хичээлдээ, сургуульдаа, одоо аялал зугаалгатай явахаас өмнө цаг агарын мэдээ тогтмол сонсох нэ. Хэрвээ бороотой байвал одоо юу өмсч гарах вүлээ хүүхдүүдээ? Зөв, шүүхөр, цов бас усны гутал өмсч гардаг штэ. За мундаа бүгдээрээ зөв хариуллаа. За хэрвээ бороо их ороод үер болвол хүүхдүүд хідүүлээ яаж одоо хамгаалах вэ гэхээр газраас өндөр газар зогсох. За бас ус их үрэлцэн байхад одоо гаталж явж болохгүй байх нэ. Тэгэхээр гимтэж, бэртэж живх аюултай. За бас бороо их хэмжээгээр орж үер үүссэн бол одоо цахилгаанаа салах шаардлагатай. Тэгэхгүй бол одоо нөгөө цахилгаан бас үүсэх аюултай байх нэ. Одоо хүүхдүүд та бүхнээ гоё сонирхолтой бичлэг үзүүлье за. Бороо орсон үед одоо голын ус гаталж болохгүй. Аюултай. За бас бороо ороод үер болвол одоо цахилгаан одоо залгаж болохгүй байх нэ. За бас гадаа ганцаараа зогсож болохгүй. Цахилгаан цохиод бас бэртэх аюултай. За эдгээр одоо аюулаас бид нөр яаж одоо хамгаалах вэ гэхээр гадаа бороо орсон үед одоо гэрлүүгээ яаралтай харих явах. За бас цахилгаанаас салгаж аюулгүй байх. За хэрвээ гадаа байвал доошоо суугаад өөрийгөө хамгаалах нэ. За дээрх одоо бичлэгээс хүүхдүүдээ юу ойлгож авсан бэлээ? Одоо бороо ороод үер болвол ус гаталж. Яг зөв ус гаталж болохгүй. Тэгээ бас ганцаараа зогсож болохгүй. Өндөр газар байрлах тийм. За дараачих нь цахилгаан тэгээ залгуураа бүрэн салгах. За зөв байна. За хариулаарай. Тэгвэл нөгөө гадлаа муу ингээд суугчтэй. Яг зөв. Доошоо суугаад одоо ингээд өөрийгөө хамгаалах нэ. Тэ? За өөр хүүхдүүдийн бичлэгэнд юу харагдлаа? За зөв бүгдээрээ зөв хариулж байна. За мунд байна. Тиймээс одоо бороо их орсон үед одоо үер болсон үед одоо гэр бүлээ одоо найз нөхдөө өөрсдийгөө одоо дараах зөвлөмжийн дагуу хамгаалаарай за. За ингээд хүүхдүүдийн хичээлдээ идэвхтэй оролцсонд баярлалаа.
үер болсны дараа өндөр газар очиж өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Гадаа ганцаараа зогсож болохгүй. Яагаад гэвэл битгий аюултай. Өөрийгөө аюулгүй зөв аюулгүй ерөөс хэлсэн тус бас цэглэгаанаа салгах хэрэгтэй. Нөгөө цэглэгаанаа нөгөөнийг салгаад цэглэгаанаа салгангууд нөгөөнийг их цэглэгаан осон их болоо осон байх үед нөгөөнийг цэглэгаанаа салгах ёстой. Нөгөө үер болсон байхад цэглэгаанаа салгах ёстой. Их хэмжээгээр ороод тэгээд маш их ус тогтож тий газраас өндөрт байгаа юм дээр зогсож одоо өөрийгөө хамгаална. Өндөр уулан дээр очиж өөрийгөө хамгаална. Хэрвээ үер болж байгаа бороо их хэмжээгээр орж байгаад гадаа байгаа бол өөрийгөө сууж хамгаална. Сууд толгоогоо дээрээ ирээд хамгаална. За ингээд өнөөдөр бид хүн үер усны аюулын талаар маш олон талын мэдээлэлтэй боллоо. Өнөөдөр хүрэлцэн ирээд хүүхдүүдэд маань олон талын мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр нэвтрүүлэгтээ урагдан оролцсон хүүхдүүдтэй бас баярлалаа. Тэгээ өнөөдрийнхөө нэвтрүүлгийг хамтаа дуусгах уу? Баярлалаа.